Дархмуул аймгийн төрийн хяналтын байгууллагуудын түүхэн товчоо. Монгол улсын их хурл 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрийн хяналт шалгалтын тухай хуулийг батлан гаргасан нь Монгол улсын төрийн хяналтын тогтолцоог шин шатанд гаргасан түүхэн үйл явдал байлаа. Уг хуулийн дагуу 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс төрийн хянан шалгах хороо байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд аймаг нийслэлд хянан шалгах хороод байгуулагдсан ажиллаж эхэлжээ. Дархмуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 10 дугаар сарын 2-ны өдрийн 28 дугаар тогтоолоор аймгийн хянан шалгах хороог байгуулж дараагаар нь нэмэх овогтой бэр цэцгийг томилсон байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1995 оны 10 дугаар сарын 16-ны 30 тоод тогтоолоор болор, бэр цэцэг, сугар, цэрэн очор, бүрэг дөрж нарын ажил албаны дадлах туршлагатай, нэр хүндтэй, ноён нуруу, хувийн зан чанарын төлөвшил сайтай, үнэнч шударга хүмүүсийг аймгийн хянан шалгах хорооны анхны гишүүдээр сонгон баталж анхны хуралдааныг 10 дугаар сарын 26-нд хийсэн байна. Би 1995-аас 2003 онд аймгийн хяналтын хороонд дарга, 2003-аас 2013 онд аймгийн ерөнхий аудитороор ажилласан. За 1995 оны 10 сарын 3-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч намайг аймгийн төшин тутам байгуулагдж байгаа аймгийн хяналтын хорооны даргаар томилогдсон. Энэ өнөөдөр ойгоо тэмдэглэж 100 жилийнхээ ойгоо тэмдэглэж байгаа төрийн хөндлөнгийн хяналтын байгууллагын одоо 25 жилтэй 25 буюу 4-1-тэй холбоотой ингэж ажиллаж ирсэн байна. За биднийг одоо анх энэ ажлыг авч энэ байгууллагыг шинжилэн байгуулагдж явах үед бол 1990 онд ардын хяналтын хороог татан буулгачихсан. Ерөнхийдөө зах зээлийн систем шилжиж гэнэ гэдэг нэрээр аж ахуй эдийн засаг маш их одоо хүндрэлд орсон, эмх замбраагүй байдал одоо ноёрхсон ийм байгууллагыг хүлээж авсан. За хамгийн анхны шалгалтыг одоо тодхон санаж байна. Энэ эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын салбаруудад орсон шалгалтаар гэхэд зөвхөн Дархмуул аймагт 90 сая тухайн үеийн одоо 90 сая төгрөгийн төлбөр зөрчил гарч ирсэн. Ингээд энэ шалгалтаас ахуулаад одоо бид одоо үйл ажиллагаа хамгийн анхны үйл ажиллагаа явснаас хойш энэ байгууллагатай 18 жил үйл ажиллагаа холбож ирсэн байна. Тэгээд энэ хугацаанд Дархмуул аймаг одоо эдийн засаг нь өөр их том эдийн засагтай. Тийм учраас бол ер нь 90-ад оны дунд үеэс хойш 2000 оны хэрэг бол нийтдээ бараг 11 аймагт тэнцвэрс хэмжээний илрүүлэлтүүдийг хийдэг гэсэн зөрчил төлбөр илрүүлэх тийм ээ. Одоо бусад санал зөвлөмжүүдийг өгөх энэ төр дээрээ бол бүхлөтэн 11 аймагт тэнцвэрс хэмжээний хэмийг гаргаж ирсэн. Энэ маань юутай холбоотой гэхээр одоо Дархан хотын эдийн засгийн чадамж, эдийн засгийн хүч чадалтай холбоотой байсан л та. Гэхдээ л одоо маш их хэмжээний хэмийг. За түүнчлэн энэс гадна зөвхөн зөрчил төлбөрийг илрүүлээд одоо тэднүүсийг төсөвт эргэж оруулах тийм ээ засах ийм байдлуудаас гадна одоо манай хэн байцаагчид манай аудиторуудын хийж исэн хамгийн гол ажил бол зөв болгох энэ одоо нийгэмд бий болсон энэ бүх юмнуудыг одоо зөв болгоход үнэхээр их хүч чармаалтай гаргаж ирсэн. Зөвхөн зөвлөмжүүд өгөх нөхцөл одоо маш одоо үндсээр хэмжиж болох хэмжээний тийм их одоо зөвлөмжүүдийг гаргаж тийм их хэмжээний ажлыг зэгцэлж хийсэн. Зөвхөн хөрөнгө оруулалтууд одоо ихсэж байсан 2000 оны дунд үед бол бид нэр 2000 оны 10-ад оны үед бол яаж исэн гэхээр ерөөсөө нэгч хөрөнгө оруулалтыг одоо зураг төсөвгүйгээр тийм ээ бусад одоо бэлэн болоогүй тийм одоо хөрөнгө оруулалтуудыг иргэдийн хурлаар төсөвт батлуулах ажиллагааг бүрэн зогсоосон байсан. Энэ маань юу гэж нэхэр зэрэг яг одоо үйл ажиллагааны эхлэн одоо тэгээд ингээд явах хэвээр зөв явах хэвээр тэгэл одоо зураг ээж төсвөө ээж гээд одоо олон удаагаар удаан ашрахгүй ийм байдал руу орж исэн. За хөрөнгө оруулалтуудыг маш сайн одоо шалгадаг болсон. Яагаад гэвэл бус талын тийм мэдлгүүдийг одоо манай хэн байцаагчид аудиторууд маш сайн эзэмшиж ирсэн. За тийм ч учраас одоо сургалтуудад маш их анхаарч ирсэн. Ингээд ер нь бараг 100% шхуу мэрэгс нэгтлэн бодогчд
одоо тэр тусмаа одоо хугацаагүй эрхтэй эргэс нэгдэл модогчд олон нор төрж гарсан ийм байгууллага. За энэ байгууллагын өөрийнхөө энэ одоо ажилласан түүхэндээ бол нийтдээ 11 удаа өргөмжлөл авсан байдгийг. Тийм. Ингээд хамгийн сүүлд гэхэд 25 жилийн 25 жилийн ойгоор тий Дархан уул аймгийн аудитын газар одоо Монгол улсын тэргүүний аудитын газар, шилдэг аудитын газар болж шалгарч ирсэн. За ер нь бол маш өндөр хэмжээний төлбөр одоо байхгүй болсон хөрөнгүүдийг олж ирж төсөвт нэргэж тушаалгах, тэрнээс гадна зөв төлөвлөлтүүдийг хийх, ялангуяа одоо орлогуудыг дайчлах, тэрнээс гадна төсвийн зардлуудыг хянах, одоо хэрэгцээтэй хэрэггүй юмнуудад зарахгүй байх гэх мэтлэнгээр маш их одоо хүчтэй сайн ажиллаж ирсэн гэж би бас хувьдаа дүгнждэг юм аа. Тэгээд энэ ажлыг одоо хийхэд энэ ажлыг одоо харь үзэж энэ Дархан уул аймагт явуулахад хамгийн гол одоо төсөв тулгуурлаж байсан манай одоо хянан байцаагчид Данжинжав, Батманган, Ган Чимэг, за тэгээд Туяа гэдэг одоо хянан байцаагч байсан. За бусад одоо биднэрийнхээ халааг авч байгаа залуу ажилтнууд Нөмөнхөөр, Сувдамаа, Батцэр, Батсүрэн, Санжаа гэл одоо эднээс маань бол бас бидний ажлыг үргэлжлүүлээд Дархан хотод нэртэй төртэй сайхан ажиллаж байгаад бас бид нар би хувьдаа бас их баярлж явдаг. За хамгийн гол юм бол юу гэхээр би эднээсийг их одоо сургах юмсан гэж боддог байсан гол юм маань юу гэхээр хүнийг шалгана гэдэг бол бас хүнд нэг хянан байцаагчийг бэлтгэхэд ямар ч сайн нэгтлэн бодогч авцраад одоо ажиллуулахад нэг 3-5 жил байлгаж иж юмыг шалгаж сурдаг. Тийм учраас бол сургалтыг маш хийдэг байсан. Одоо тэгээд тэрний хүчинд ч бас хүчтэй аудиторууд, хүчтэй хянан байцаагчдыг бол бэлдэж чадсан гэж би хувьдаа боддог. Тийм учраас хянан байцаагчтай миний хамгийн түрүүнд тавьдаг байсан гол одоо хэлдэг байсан гол зүйл бол хүнийг одоо шалгахын тулд тэр хүнээс үгүй ятгана тохоо өндөр мэдлэгтэй байж шалгана шүү гэдэг тийм одоо зарчмыг барьдаг байсан. Манай хянан байцаагч гэсэн энэ дээр бол бүрэн дүүрэн хөлийн зөвшөөрдөг. За тэгээд сайхан хамт олон бүрдэж хүчтэй хамт олон, чадaltaй хамт олон байсан. Зүгээр ер нь бол анхлаад авахтаа бол бид одоо Дархан уул аймагч бас өөрснөө бас эдийн засгчид ялангуяа одоо боловсон хүчний хангамж их сайтай аймаг шүү дээ. Тийм болохоор зэрэгэл одоо энэ том үйлдвэрийн газруудын ерөнхий нэгтлэнг 15-аас 20 гаруй жил ийдсэн мэргэжлийн одоо хянан байцаагчд энтрийг авч ийсэн. Түүнчлэн хянан шалгах хорооны хувьд бол хорооны гишүүд гэж ажилладаг байсан. Энэ маань бас нэг талдаа их төшөг тулгуурлаж исэн улсууд байсан. Одоо төрийн шагналт геологч Гомбсөрөн, Цэрэн очир, Гавьяат эдийн засагч Сугар, тэгээд одоо төрийн хяналтын тэргүүний ажилтан Бүрөв дорж, Нацаг дорж, Дэмбэтчэр гэх мэтчлэн олон сайхан одоо хүмүүсийг төрийн хяналтын хорооны гишүүдээр ажиллуулж ирсэн нь бол анхлаад энэ хороо хяналтын ажлаа зөв явуулах тийм ээ туршиг тулгуур их болж исэн гэж би боддгоо. Ингээд хяналтын байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан энэ албанд ажиллаж байсан бүхэл одоо ахмадууд одоо ажиллаж байгаа хүмүүс одоо хамгийн сайхныг хүсье. Энэ төрийн албаны хамгийн гол хараа нүд чих болсон энэ ажил маань улам одоо өргөжин бихжээсэ гэж ерөөж байна. Миний би Оросд 38 жил ажиллаж үүнээс 18 жилийн төрийн хяналтын байгууллагт ажилласан байна. 1995 онд төрийн нийслэл хороо гэж байгуулагдаад хянан байцаагч аудитын газар аудитор, ахлах аудитын менежер зэрэг ажлууд хийж байгаад хэцүүтэй гараад 10 гаруй жил болж байна. Энэ ажил одоо төрийн хяналтын байгууллагт ажиллах 18 жилийн хугацаанд бол нэвтрэл 8 тэрбум төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж түүнээс 2 тэрбум төгрөгийн улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн гэдэг юм байлээ. Ер нь төрдүүл хяналтын байгууллага шаардлагатай юм байлээ.
төрийн хяналт бол бас нэлээд чангахан байвал зүгээр гэж боддог. Зүгээр төр одоо хяналтгүй бас энэ 100 жилийн хугацаанд бол хяналтгүй бас нэг 4 жил байсныг үл одоо миний амьдрал би өөрөө бол бас мэдэрч байсан. Тэгээд энэ төрийн хяналт бол одоо зайлшгүй шаардлагатай байхдаа бол бас төрдөө нэлээд чангахан хяналт тавьж төрөөсөө жоохон хөндлөнгийн байдалтай байвал зүгээр хөгж чаддаг. Энэ үл миний бодлоо. Төрийн хяналтын байгууллагын 100 жилийн өмнө тохиолдуулан төрийн хяналтын байгууллагад ажиллаж байсан ахмадууд, үе үеийн ахмадууд одоо ажиллаж байгаа залуу үеийнхэнд эрүүлийн сайн сайхан хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Дархмуул аймаг дахь төрийн аудитын газар батлагдсан 13 орон тоогоор ажиллаж байна. Үүнээс Монгол улсын мэрэгсэн нэгтлэн бодогч 12, бизнесийн ухааны магистр 3, хууль эрх зүйн ухааны магистр 2, эдийн засгийн ухааны магистр 2, нийт 7 магистр ажиллаж байна. Нийт алба хаагчдын 46.2% нь төрийн аудитын байгууллагад 11 жилээс дээш ажиллаж байгаа туршлагатай аудиторууд байна. Дархмуул аймаг дахь төрийн аудитын газрын дарга эргүүлэх аудитораар Шарав сүрэнгийн мөнх хоёр, аудитын менежерээр Бат сүрэн, санхүүгийн аудитын ахлах аудитораар Бат цэцэг, гүйцэтгэлийн аудитын ахлах аудитораар Санжаа Жав, нийцэлийн аудитын ахлах аудитораар Сувдманар ажиллаж байгууллагын удирдлагын зөвлөлийн багийг бүрдүүлдэг. Би 1995 онд Дархуул аймагт төрийн хяналтын байгууллага байгуулагдахад анх аймгийн аудитын газрын даргын тушаалаар, нойлын тоо тушаалаар төрийн хяналтын хянан байцаагчдын албан тушаалаар томилогдож ажилласан. 1995 оноос 2003 он хүртэл төрийн хяналтын байгууллагт энэ албан тушаалаар ажиллаж байгаад 2003 оноос 2017 он хүртэл төрийн аудитын байгууллагт аудитороор ажилласан. Энэ хугацаанд бол анх төрийн хяналтын байгууллага нь үүссэн цагаас эхэлж төсөв төрөнгийн зарцуулалт, түүнийг гүйцэтгэлд бол хяналт тавьж төрийн өмчийн оролцоотой ихэвчлэн төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад шалгалт хийж орлого бүрдүүлэлт зарим шаардлагатай албан тушаалтнууд дээр бол дүгнэлт гаргаж хорооны гишүүдийн хурлаараа хэлэлцүүлж асуудлыг бол шийдвэрлэж ирсэн. Энэ хугацаанд бол надтай хамт ажиллаж байсан олон сайхан нэгтлэн бодогч мэрэгжилтэй хянан шалгалт нар байсан хүчинд бол биднээс тухайн үеийн төлөвлөгөө шалгалтуудыг бол ямар ч байсан цаг хугацаанд нь өндөр үр дүнтэй гүйцэтгэж тухайн үеийнхаа төрийн хяналтын байгууллагын дунд жилийн эцсийн байдлаар ижлүүлдэг тэр байр шагналд нь бол ер нь эхний 3 байраас салахгүй. Ер нь бол тогтмол эхний 3 байрт хэд хэдэн удаа бол 1-р байрт бол шалгарч байсан тийм үзүүлэлттэй байдаг. Манайд ажилласан хамт ажилласан одоо Дамжинжав гэж байцаагч байна. Туяа гэх төрийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа үндэсний аудитын газар руу явсан байцаагч бий. Мөн өшөө сүүлд нь аудитын байгууллагад ирэхэд ажилласан мэрэгжлийн хүмүүсийнхээ хүчинд бол биднес аудитын болон төрийн аудитын болон аудитын байгууллагуудын шалгалтуудад бол тогтмол удаадараа оролцож бол тухайн цаг хугацаанд төлөвлөгөө даалгавруудыг бол биелүүлж ирсэн. Үүний хүчинд бол биднес ямар ч байлаа гэсэн цаг хугацаатай уралдаж тасалдаж гаргахгүй, ямар ч байсан аудитын дүгнэлт зөвлөмжүүдийг бол цаг хугацаанд нь тогтмол өгж хугацаатай санхүүгийн тайлангийн 2003 оноос бол санхүүгийн тайлангийн аудит хийгдэж ирсэн. 2003 оноос хийгдсэн санхүүгийн тайлангийн аудитад бол биднээс дүгнэлт гаргаж санхүүгийн цаг хугацаанд нь бол явуулж ирсэн. Тэгээд хамт ажиллажсэн болон гавьяд эдийн засгийн шагнагдсан бэрээ дарагтай төрийн аудитын байгууллагт, төрийн хяналтын байгууллагт ажиллаж байсан үе үеийнхэндээ ажлын өндөр амжилт хүсэж эрүүлэх ад жаргал сайн сайхан бүхнийг өсөө өрөө. За намайг Шагдрын Ганчмэг гэдэг 1998 оноос Булган аймгийн Хянан шалгах оронд хянан байцаагчаар ажилд орсон. 2001 оноос Дархуул аймгийн аудитын газарт аудитор, ахлах аудитор, аудитын менежерээр бол ажиллаж ирсэн. За ингээд төрийн хяналтын байгууллагын нийт ажилчид одоо үе үеийн удирдлагууд, ахмад үе одоо ажиллаж байгаа ажилтнуудаа одоо түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За ингээд төрийн хяналтын байгууллагад би бол 23 жил ажилласан. Одоо 100 жилийн
жилээс одоо 23 жилд нь ажилласан байна. Тэгээд одоо төрийн хяналтын байгууллага бол нийт одоо ажилчдынхаа сургалтын үйл ажиллагаа тэр дундаа залуу үеийг сургах одоо ажилдаа бол их анхаарал тавьж одоо жил бүр бүсийн сургалтыг бол зохион байгуулдаг байсан. Одоо энэ дурсгалтай үеэсээ бол дурсгад бол одоо бүсчилсэн сургалтаар бол одоо төрийн хяналтын одоо шинэ гарсан хууль стандарт арга зүйг бол одоо нэвтрүүлэх арга зүйд бол одоо ажилтнуудаа сургаж ирч хүч авч одоо энэ сургалтаар бие биентэйгээ уулзаж их онгирч энэ төр явж исэн одоо олон одоо үе байна. Тэгээд энэ сургалтаар бол бүгд одоо аймагуудын аудиторууд бүгд одоо бүрэн хамрагдаж одоо дараагийнхаа ажилд бол одоо их ирч хүч авч исэн их дурсгалтай үеийг бол дурсгад одоо сайхан байна. Ингээд түүх 100 жилийн явсан баярыг тохиолдуулан одоо хяналтын байгууллагын нийт ажилчид тэр дундаа Дархан уул аймгийнхаа аудитын хамт олонд одоо эрүүлэх одоо цаашдын ажилд улам их амжилт хүсэн ёо. Дархан уул аймагт суугаа Оросын холбооны улсын консулын газар, Бурайд улсад суугаа Монгол улсын консулын газар, Дархан уул аймгийн засаг даргын тамгын газар, биеийн тамир спортын газар, аймгийн аудитын газрын дунд 2011-2012 онуудад зохиогдсон 4 төрөлт тэмцээнд цомын эзэн болсон. Дархан уул аймаг дахь төрийн аудитын газрын хамт олон аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг волейболын тэмцээнд удаа дараа тэргүүн байр эзэлж, мөн хяналтын байгууллагуудын дунд зохиогддог волейболын тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж байсан. Монгол улсын их хурлын харьяа байгууллагуудын дунд зохиогддог их хурлын цом тэмцээнд аудитын менежер Мөнх Баяр 2014, 2015, 2017 онд волейболын төрөлд оролцож 3 дугаар байр, аудитор Бат Мигмар хөл бөмбөгийн төрлөөр 3 дугаар байранд шалгарч байсан амжилтыг үзүүлж байсан. 2003-аас 2021 онд нийт ажиллагчдын 100% нь Монгол улсын мэргэжсэн нэгтлэн бодогч болж, Монгол улсын төрийн дээд чагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор 1, алтан гац одонгоор 3, хөдөлмөрийн хүндэт медалаар 4, төрийн хяналтын байгууллагын тэргүүний ажилтан тэмдгээр 12, санхүү банк, статистик, бүртгэл, эдийн засгийн тэргүүний ажилтан тэмдгээр 21 хүн шагнагдсан байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум мод үндэсний хөтөлбөрөөр төрийн хяналтын тогтолцоо үүсэж өгсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Дархан уул аймаг дахь төрийн аудитын газраас төрийн хяналт 100 дурсгалын нарсан төглийг байгууллаа. Монгол улсад төрийн хяналтын тогтолцоо үүсэж өгсөн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан төрийн хяналтын хөгжилд өнтэй үе нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд одоо мөр зэрэгцсэн төрийн санхүү төсвийн хяналтыг үндсэн хуулиар оролцсон эрхийн үрээнд хэрэгжүүлж ажиллаж байгаа төрийн аудитын байгууллагын нийт албаа агчдаа чин сэтгэлийн мэдлэгээ төвшүүлж байна. Төр ард түмнийхээ өмнө хүлээс үүрэг, өргөсөн танхагтай үнэнч байж, хөндлөгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хууль сархитан, чин үнчээр ажил үргээ үүсэж байгаа та бүхэндээ эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Манай хамт олон 21 аймгийн төрийн аудитын газрын хэмжээнд ажлын амжилтаар 2019 онд Утгаар байранд, 2020 онд Дэд байранд тус шалгарсан амжилтыг үзүүлээд байна.